Морьтой монголчуудын мөнхийн омогшил Тодмагнай подкаст. Морьтны төв соёлыг түгээгч түүч хэлэгчдэд зориулсан олонх тутмын подкаст. Тодмагнай аппликейшн 12 жилийн түүхтэй Тодмагнай сэтгүүл цахим боллоо. Та манай аппликейшнээр дамжуулан бидний өмнө нь бэлтгэн гаргасан 130 гаруй дугаар сэтгүүлүүдийг хүлээн авах боломжтой боллоо. Мөн Тодмагнай сэтгүүлийн редакцаас бэлтгэн гаргадаг мэдээлэл болон зөвлөгөөг үн төлбөргүй хүлээн авахын чадвар. 7 хоног бүрийн видео болон аудио подкастыг хүлээн авч сонсоорой. Өдөр бүрийн зурлаг, цагаагаарын мэдээлэл, ардын хувьсгалын 90-100 жилийн ой хүртэлх наадмын бичлэг зөвхөн манай аппликейшнээр. Тодмагнай. Эрхэм үзэгч, сонсогч та бүхнийхээ энэ өдрийн амгалан айлтгая. Тодмагнай подкастын ээлж дугаар үзэгч та бүхэнд хүрэхэд бэлэн болсон байна. Манай энэ удаагийн зочин 2022 оны Монгол улсын Чансан өндөр вячиныг аймгийн алдарт вяч Тогт хоёрын тогтох жаргал байх болно. За танд энэ өдрийн мэндийг хүргэе. За баярлалаа, танд ч гэсэн энэ өдрийн мэндийг хүргэе. За 2022 оны ардын хувьсгалын 100-101 жилийн байр наадмын бэлтгэл эхэлчихсэн вячт маань тар өрнөө морьдоо ёслоод ингэж байж байна. Та бас морьдоо ёслчихсан байх шиг байна. Хизээ ер нь морины уягаа ёслсон байна. За саяын 6 сарын 2-ны өдөр бас нэг морин дээлтэй юу сайн өдөр таарад тэгээд ёсолчоод тэрнээс хойш нойр зүрхэлс аваад очив тоо. Морин дээлтэй гэснээс ток маань өөрөө бас морь жилт юм ба шүү дээ. Тий. За би тэгэхээр тантай бол нилээ одоо ямар ч 2-3 сэдвийн хүрээнд ярилцахаар төлөвлөж энэ хүртэл ирсэн байгаа. Бас нилийн зовтаалаа тий. Тэгээ хөөсөр байгаа даюутаг сум дээр хүрээд ирсэн байна. Тэгэхээр та бол одоо яг энэ цагийн одоо 200 дамнаж хурдлсан одоо шарга амгалан төрийн ажлын шарга гэж Монгол төрөөс одоо цол хэрэг авсан тэр хурдан хөлгийг бас онцгой хурдан байсан жил нь үнж төрүүлэгжсэн ийм азтай хувьтай хүн тийм ээ. Тэгэд энэ хувь завшаа танд ер нь хэрхэн тохиосон, яаж яваад ер нь шарга газаргыг унахаар болсон юм бэ? 2004 оны одоо тэр хурдлагдаг жилийнх нь хавар 3 сар тухай Эрдэнэчлийнх манайх нар очиж ирсэн. Би чокхоо хамаатны мөрийг ундаг гэсэн байхгүй Арангад өндөрлөнд. Тэгээд энэ жил шар газар маань 7 настай их хурдтай сайн ундаг унаач хөвгт олмоор байна гэдэг. Тэгэл тэр нөө хамаатных нь мөрийг ундаг тэр ах хүүгээс л зөвшөөрөл авцал байсан юм билээ л дээ. Тэгээ манай аав өвөө хоёр дээр очиод хүүхдийг ч авч явж морь унуулна гэдэг. Ер нь танил болсод байсан л та. Тэгээд яхаар манай аав өвөө хоёр ч нөө хуучин хүмүүс надад өгөө явуулах хэцүү юм бэл гэхэд ярьж исэн юм билээ. Би ч нөгөө сургуульд явдаг байсан. Сумын явдаг. Тэгэл нэг өдөр таквич ирэл аваа явчихсан аав сургуулаас. Ягаад ч чөлөө аваад л тэгэл. Та тэгээд тэр үед нь одоо өөрөө тань хувьд бол за одоо тэр мундаг шар газаргаг гэж тийм одоо нэртэй суутай морийг унах газаргаг унах гэж байгаа гэж мэдчихсэн үү? Эрдэнэчлийнхаа ер нь таньжсэн үү? Танилгүй яах вэ? Би ч би бүр их жоохносоо айгу морь малны зураг одоо наадам заадмын мэдээлэл хойч нэг зурагт мөхтөр байнгын дэлгэрэнгүй гардаггүй байсан. Календар гардаг байсан. Тэрэн дээрээс би одоо энэ улсад айрыг төрүүлж сурдаад ер нь ихэнхий сайн мэддэг байсан. Яг он дараалал. Тэгээ шар газарга уннагээ явахаар нэлийн баяртай л явж байгаа юм шиг тааш. Өөрөө тэнд олон жил морь унтсан. Би ч нэлийн том хүүхдэр жунжсэн төө. 14-тэй охин шүү. Тий. Би ирж ичгчсэн нас нэлийн явцдаг хашир хүүхдэр жунж байгаа юм шиг. Тэгээ нэлийн баяртай намайг давж жуунуулна. Гэл оноо их л баяртай нааш явжсэн. Харангаа төлөө. Тэгээ шууд энэ чогвах тэр энэ түмэн зөгтийн тэжижсэн. Шаргацраа тэр тэнд үеигчсэн тэр өглөө. Тэгээ ирээл шууд шар газар гомж ажиллая гэл эхэлж байж байгаа нөгөө 5 сард нэг том наадам болно гэдэг. Анхны уралдаанд шар газар шууд төрүүлсэн. Шар газарч ер нь нэг л удаа хавар уралцсан тэр юм байлээ шүү дээ. Өөр хаврын уралдаанууд уралдаагүй гэдэг хатдаг баха. Ерөөсөө хавар яаж үзэг вэ? Хавар зүгээр нэг ажил дахиад сунгаж л байсан баг. Тэрнээс л яг уралдаанд бол оролцсон.
Тэр жигжиж явах аксны нэрмжид бүсийн уралдаан гэдэг тэр ер нь хэр өтгөн уралдаан болж байсан юм бэ? Ер нь ямар адуунууд уралдаж байсан? Би одоо бас яг тэр уралдааны талаар сайн мэдтгүй шүү дээ. Тэр чинь 5 сарын 20-оор болж исэн. Ер нь энэ дор зүүн 3 аймгийн уралдаан адуунууд бүгд л очиж уралж исэн баг. Азарга нь бол ер нь 170-80 азарга морж исэн баг шүү. Нэлээд л өтгөн морж исэн. Эхмөр нь бүр их морж исэн. Манай энэ нэг эхмөр 3-аар ороод жоохон бодлоо бол хасагдсан тохой. Тэгээ шар газрахтайгаа жоохон анхны наадам дээр нөгөө дүүгээ манай дүү бас төрсөн дүүмөр ондог байсан байхгүй юу. Жог байх юмар битэрч цуг ирж байна. Арай жоохон дүүгээ хөтлөөд явна. Шар газрахтаа. Тэгж жоохон юу явж байгаа жоохон доохноос иргээд. Жоохон шахуухан гаргаад ирсэн. Тэгээ сүүлд жог байх улсын наадамын төхөөд ирэхээр намайг тэг яачсэн. Бид аврах шиг тэгж доороо босмороос яаж азаргаа зовоож болохгүй шүү. Энэ жил олон наадам. Дараа нь их урд гэж нэг том наадам байна штэ. Нэг айл болох тэгэл айтайхан ирэх ч тухайч төхөөрөмж байхгүй. Айтайхан тэгээд ирэхийг бодчаараа гэл. Тэгж л нэг захиас хэлчихсэн. Тэрнээс л над бас сайн итгэдэг байсан юм шиг л. Шууд тэр наадамд ончиг өмнө зөндөө сонгоон дахил дунж байгаа штэ. Жижиг наадамнаас өмнө. Тэр хүнд нэг одоо жишээлбэл чи шараа газраа хичнээн мэддэг болсон зураг хүргийн цуглуулбал чамд нэг юм төсөөл байгаа шүү дээ. Шараа газраа тийм бахтай юм бахтай гэдэг. Тэгээд төсөөлөлд ер нь ирэхэд хүрчээсэн одоо тэр орчин чиний төсөөлж байсан орчин юм байсан уу? Тэгэлгүй яахгүй. Би ч угаасаа энэ ч нэг олон жил би ч морь унтсан хүүхдээс юм чи бас урдаад юу мэддэг. Анхны мордол угаасаа тэгэл өөр гэдэг юм л урдаад. Тэг яг л бодож исэн азрал юм байсан л та. Их л номхон би ч одоо шар газрыг уралдааныхан дараач очижлээсэн хэрүүдээ бэлчээр дэрэмжиж яхад их л номхон шүү дээ тий явж очил. Ер нь их номхон дэлгөөхөн. Тэгээд нэг жоохон таргамсаг маргамсаг одоо тухай тарган л жоохон юу гэдэг. Заримдаа их овлоггүй шүү дээ. Тийм үү. Тийм унаад цаашаа ажил хийх юм их гэвч хахаар ухсагээд аваад тарлаад авчихна аваад авчихдаг тийм. Тэгээд чук байх чи ер нь дандаа ер нь хашир том хүүхдээр унуулаад байдаг гэсэн байна. Тэгээ байнгын тэхгүй л дээ. Ер нь хаяа заримдаа тэгдэг. Ямар үед ер нь тэгээд авах вэ? За ер нь арай жоохон эрт жоохон юу ширүү таргандуу байж ихт нь л ширүүхэн ажил хийчихвэл тэгдэг юм шиг болов гэж боддог гэсэн би тухай. Хөөхөж байсан дөө тэгээд одоо яг сайн тодорхой мэдээгүй. Тэгээ сүүл рүүгээ уяаж игдрээд ирэхээр чигтэйхээ сайхан болчихлоо дөө янз юм. За хаврын бүсийн уралдаанд бол ямар ч байсан төрүүлсэн. Улсын наадам гэхдээ төрийн наадам, улсын наадам гэдэг бас өөрчлөлттэй тий. Тэгэхээр тэрийг одоо тогтох жаргалын хувьд ер нь хэр хүлээж ирсэн бол улсын наадмынхаа талаар тэр жилийн улсын байр наадмын талаар бас дурсамжаас авалцаач. Тэр жил тэгэл би ч бас нөгөө том болцсон хүүхэд бас нэг одоо энэ хурдан азар гунж байгаа гэж жоохон зүүн бүс мөсөд л их том наадам даах орлож байгаа. Нэлээ жоохон бие барьж ирсэн л таа. Яах өөрөө тэгээд нэг 50-аач байхгүй тэгээд дүүгөө хөтлөөд явж байна. Тэгээ улсын наадамд болохоор тэгээд олон сунгаа бүх сунганд нь төрүүлсэн. Тэгээ ер нь төрүүлнэ л гэж мордчихсон. Тэгээд чөөх ханад нэг захиж хэл тэгж унаараа ингэж унаараа гэж үл хэлээгөө. Дараа нь их хурдтай шүү. Жоохон дутуухан юу байж магадгүй үзүр дээр нь сайн яхаараа гэж хэлчихсэн. Шахаад нэг яачаар. Тэгээд хол төрүүлж байгаа ч гэсэн би үзүр дээр айгүй яаж ордог штэ. Бичлэгэн дээрээ. Тэгэж орчихсон. Тэр бол одоо таны амьдрал юм хамгийн багталтай баяртай мөчөд нэг үү? Улсын наадамд төрүүлж азар гунд төрүүлж байгаа юм чинь тэгэл. Янз л сайхан баяртай штэ. Аав ээж ирсэн үзэж явах эсвэл нутаг орондоо байсан юм уу? Аав ээж нутаг орондоо байсан тухайд ч тий. Тэгээ азар гунаа. За атаач сайхан төрүүл. Шууд өстө байран дээрээсээ явсан. Эргэл газар. За түүний дараа их хурд шигшмэл барьд их хурд уралдаа. Хэдийгээр улсын наадам бол жилдээ ганц болж төрийн наадам ч гэсэн дэш их хурд гэдэг бол одоо 3 жилийн давтамжтай морины олимпич нэрлэгддэг дандаа одоо шигшгцэн адуунууд ирж байгаа ш тий. Тэр утгаараа дээрээс нь сай адуу унж байгаа гэдэг чинь нэг талаараа бахархал боловч нөгөө талаараа хариуцлага ш. Сай адууг муу тохиолжуул яана гэдэг юм уу тий. Бас тэр давхар уралдаанд хүүхдэд ачаал ирнэ үстэй. Сэтгэл зүйн. Гэхдээ ер нь тэр чинь л айгүй сэтгэл зүйн юу хэцүү штэ тухайч бодож л авч одоо ганц зорьсон одоо ярьж авчирсан намайг чинь тэрийг л тэр наадмыг л зорж хаасан тэндээс очиж авчирсан юм чи. Тэгээд
шар газрахтаа их улсад төрүүлчихэл юунд очиж нэг сунгаад манай үеийн нэг цагаан азрах хурдан байсан. Манай бас дүү ундаг тэр цагаан азрах. Тэгэл цагаан азрах бас их шар газрахтаа сунгаад их цуг уралдаад байсан. Тэгээд дүү чинь ч бас сайн давхин шүү. Дүүдээ сайн захиж хэлээрээ. Тэгэл намайг хөтлүүлээлээ явчихсан. Надад л юм хэлээ өгдөө. Би ч төрүүл нэг дүүгээс л итгэлтэй байсан. А их хурд тэр цагаан азрах бас морцсон юм уу? Мордо зургалсан шүү дээ. Өө тийм үү? Тий, манай энэ цагаан. Саа үзүргүй шар газрахтаа их үзүр уралж явж байгаа. Зүр дээр жохоо суугаад асахтаа хариулаад зургалсан. За түүний дараа Алтан овоо тэр жил одоо шар газрах 4 уралдад дөрвөлөнд нь төрүүлсэн байдаг тий 4 бүсийн уралд улс бус их хурд гэдэг. Тий. Тэгээ их хурдаас ирээл тэр чинь бас нэг 10 гаруй хоногийн зайтай байсан бохоо. Шууд Алтан овоо ачаад л би ч уг байхдаа машин тэгэл азаргаад байгаа л явж очиод төрүүлсэн шүү дээ. Төрүүлэн Алтан овоонд бол бүр үзүр дээр бүр илүү задар төрүүлжсэн шүү дээ. дахиад уралдаан байвал баг уралдахаар байсан юм уу? За дахиад одоо ч уралдахал байсан байдаг одоо тухайн үед ер нь их чихтэй хэл сайхан янз сайхан байсан. Тэгэхээр таны хувьд бас нэг онцлогтой нь одоо Эрдэнэчлөлийн хувьд бол бас Монголын хурдан морины түүхэнд нэг зүйл одоо мэдээж олон ялгарх зүйлүүд. Нэг нь бол одоо ишгшмэл морины хурд уралдааны төрөг нэг дор одоо ихнээс төрөг өртчихсэн үеч. Төгөөрөө онцлог өөрөөр азрах их морь төрүүлэгчсэн. А та бол шигшмэл морины их хурд уралдаанд азрах их морийг унаж төрүүлэгжсэн уралдаанч гэдгээрээ бас дахин давталцгүй юм амжилт хийсэн тийм ээ. Тэгэхээр Эрдэнэ гэрлийн халзан гэдэг морийг бас унж төрүүлэгжсэн. Тий, тэр их хурдч азрах их морь унаад тойлонд нь төрүүлсэн. Гэрлийн халзан морь тийм авсан морь байсан. Тэгээ сунгаанд ер нь суугаад байдаг гэсэн гарч хамаагүй явж байгаа. Тэгээд ер нь худгийн хүйт тусаар л айгу зохиод байдаг байсан. Тэгээ яг нэг их морь эргээд яаж ирсэн би алзан морьтой хамгийн түрүүнд иргэдэг. Тухайн үеч нэг зүгээр нэг олсол байдаг байсан юм чи. Тэр олсч айхтар яахгүй шүү дээ. Зарморд нь оруул орно тэгэл эргээл явц. Өстө байран дээрээс ганцаар шаргаас олдруулсан тэр алзан морь. Тэгээ замын дунд нэг амар бороо ороод үер буугаад яг уралдаан дунд. Тэгэл нэг хэсэг тэр замын 3-ны 2 явчаад байхад бол их хол тасарсан. Тэр алзмар өөрөө яваал. Тэр бороо ороод чи нөгөө өмнө усаар зохиулаад нөгөө яатсан морч одоо яг тэгжсэн нэг яасан тэгээд их хол тасарсан. Тэгээд нэг харгантай хөтлөө гэдэг нэг 4 км-ийн зайтай гарч ирдэг шин хар хорны зам дээр. Тэн дээр л араас морь нилийн төгсөндөө. Одоо тэр нэг улаан сайдын зэрдмөр авраг хэр асхтын хэр морь зэр. Нилийн төгөж ирээл үүдэн амрын затэл ирсэн бахараас. Тэгээ тэрээд өөрөө яг хуу хамаагүй хурд гаргаад явцсан морь чинь. Нэг жоохон саарж гарч ирсэн л дээ. Тэгээ дайрах болох нь одоо л дайруулах юм байх та гэж бодож ирсэн. Нөгөө сунгаан цуугаад байсан морь. Тэгээ яг хөтөл дээр гарч ирээд жоохон дайварсан чи айгүй зочим хөдөлж ийн юм. Сэргийх бай. Тэнгүүд нэр нь уруу нь бариад булгацсан байхгүй. Халзмаар. Энэ угаасаа үзүр дээрээ бол зочоо хөдлөх юм байна гэж. Ягаад яг тэндээс морьтой ягаад хамаагүй жоохон зайлуулъя гэд яатсан бол бас нөө суугаад юмар наа суучч магадгүй гэж. Барай яваадсэн чи өөр аяраас алдсан. Тэр хөтөл дээр гарч ирээд өөрөө бүр улам салаа. Тэг үзүр дээрээ бүр шаргазарнаас зайтаад. Тэгэхээр яг энэ одоо таны ярьж байгаа хэсэг энэ агшинд бол уралдаан хүүхдийн ахвалт самбаа гэдэг, уралдаан хүүхдийн туршлага гэдэг яалтч уралдааны амжилтанд нөлөөлж байгаас тийм ээ. Уралдаан хүүхдүүд бол ер нь бас нэг биднээс илүү хөдөлмөр хийж байгаа болсон шүү дээ. Одоо мөр үйж байгаа юу ярих юм бол уралдаан хүүхдүүд л ер нь хамгийн чухал. Тэгэл тэр хүүхдэд л хамгийн уйж байгаа л хамгийн сүүлийн найдвараа тэгэл хүүхдэл эрхийн тэгэл явуулчихж байгаа шүү дээ тийм ээ. Уралдаан хүүхдэл бас шийдэн шүү дээ. Эдийн хурдаа одоо тэр төрүүлнийгээ таамагт байгаа ч гэсэн бас янз бүрийн барай зөрөөний уралдаан ба шүү дээ. Зүрийн уралдаан дээр
одоо бас төрүүлж хөдлөсөн мөрөө яана одоо өмнөх мөр унжаага мөрөө сунгаанд унжил байсан таараа шүү дээ тийм ээ. Одоо гарц цогтааж байгаа сууж ийсэн нөө эсвэл хойноос яваад яаж ийсэн одоо нэг тэд вакцаа явахад яандаа нэг гэдгийнээс онооч хөвгдөл сайн мэдрэх хэрэгтэй. Ер нь замын туршид одоо бодлого бодол явах нь шүү дээ. За энэ хавцаа ирэхэд нэг юм байгаа чи ингэж जैन энэ одоо зөвхөн өөрийнхөө унж байгаа морийг биш өөр хавьд ойрт нь уралдана гэсэн морин дээр бас давхар тооцоод байна шүү дээ. Тэгэн шүү дээ. Одоо энэ хүүхдүүд чи сайн мэдж байгаа одоо юутай хаана уралдах хаана одоо морио жоохон хөд явуулах тийм ээ. Тийм одоо нөгөө цугурлаж байгаа мордоо ч гэсэн танд судалсан мэдж байгаа шүү дээ. Миний морь хаана хөдлөөд одоо зүр дээр очиод нэг дисрээ дахиад нэг хөдлөх үү гэдгийг одоо онооч хүүхдүүд ер нь сайн болчихсон. Шарга газрыг бол их урдын дараа 70 онд бол бүр их хол тасарсан их сайхан болсон байсан. Бүр ил болсон байсан гэж та нар ярьсан. А халдсан морь бол 70 оны дахилгад ам айргийн тавтай айргцсан. Тэгшээ. Халдсан морь ер нь ямар болсон юм бэ? Халдсан морь яг уу хоцроод мортцсон. Хордон байсан. Тэгээ нөө жоо хоцорч мордоод морь явцсан байна. Хойноос нь манай энэ хоёр морь бүр таралсаар годсон. Тэгээ яг очиод морьдонд нийлээл морь ирэх. Хоёр талдаа шууралцсан. Тэгээгүй ер нь төрүүлчихэл байсан болов уу гэж боддоо шүү дээ. Тэгэл ер нь өнгөлөөл ихээ өнгөлж явсан. Тэгэл арай л бас нэг хоёр талдаа оролцсон юм чи юм дарагдсан байсан. Тэгэл нэг 4-5 км дутуу багталж явах морьдонд дайруулж эхэлсэн. Тэгээд харин бүр суулгачихгүй нэг аргалж явж байгаа харагдсан шүү дээ. Одоо тэр аргалж явж байгаа гэдэг нь яа гэсэн үг вэ? Уу яг хаа морь дайраад байвал нэг морь дээртэй хамаагүй хөдлөхгүй. Тэгэхэд чи улаан сайдын зээр тэр нэг аман үзүүлдэг халтар нурж орчих. Ер нь миний ард явж байгаа л тэгээд ер нь хамаагүй хөдлөл гараа явж байгаа юм. Тэгээд дагаа яах гэхлээр яг ширүү мөр хоёр ширүү мөр гараа явчихаар нь аваад болчихсон. Тийм тэр хоёр чинь тэгэл ер нь бас зайтай явцсан шүү дээ. Тэгэхээр наваад ер нь тэгээ сууч хоёр талдаа ч уралдсанаа өөрөө унж явж байгаа юм чи мэдчихэж байгаа юм чи. Айргаа бат шууд л батсан. За одоо бол төрөө бол байхгүй айрг гэх нь. Төрөө л хэцүүлчлээ гэл хоёр морь хажуугаар ширүүн гараа явахаар л юм мэдсэлтэй. Одоо ингээл унсан морь болгоно төрүүлгэж айрагдуулаад багхлаар одоо магтаалын үг бол одоо хайр харамгүй одоо хамаг байдаг хүмүүс бол харамгүй л хэлжсэн байлгүй дээ. Ер нь хамгийн одоо морь төрүүлгээд ирсний дараа хамгийн жаргалтай юу гэдэм бэ? Юу гэж тэр баяр хүмүүс хэлж байгаа урмын үгэнд их хөрөмшд юм уу? Аль эсвэл одоо бэлэгсэлт шагнал нь илүү их хөрөмшүүлдэг юм уу? Уралдаан жүгтэр юу ер нь их гоё гэдэг вэ? Морь төрүүлэх. Гүй урмын үгэн л гоё штэ. Тэгээ жоохон хүүхэд байх ч тэгээ төрүүлээд ирж байгаа хүүхэд бэлэгсэлтэл асуудалгүй хаанаас л ирж байгаа ч тэгээ урмын үгчл гоё. Энэ одоо уяач болцсон байна. Тэгээ том цалтай ах нар одоо манай эрдэнэчлэл байхдаа ураах эднэр юм хэлэхэд гоё байдаг шүү дээ. Урмын үгэл сүнийг тэтгдэг шүү дээ. Тэтгдэг гэж ярьдаг шүү дээ. Урмын үгэл хамгийн бас сүнийг зоригжуулж зоочулдаг юм болоо гэж боддог шүү дээ. Танд одоо эрдэнэчлэл ах гэдэг эрдэнэ гэрэл ах ямар урмын үг хэлжсэн бэ тухайд одоо санаж байвал? Тэ намайг чуках миний хүү сайн байна гээл морин дээрээс буулгаад газар тавыг байхдаа л үнсэж исэн тэгэл. Тэр одоо өөрийг нь хөдөлмөрийн үнэлж байгаа тэр урамшуул бол дараагийн уралдаанд одоо морио төрүүлгэндээ гэдэг итгэл үнэмшил бас юу болдог бах те хүч суур болдог бах. Болдгоо яах тий. Болно. 2004 оны тухайд одоо бид бол ингээл бахта сайхны яриад шарга газрын тэр жил одоо ер нь бол одоо би зүгээр боддгийн шарга газраг эрдэнэчлэл бах энэний гэр бүл хоорондоо бол нэг тийм хүн холбоотой одоо хүмүүс хоорондоо хүн холбоотой гэдэг шиг хүн малын ч гэдэг юм уу нэг тийм арай өөр нэг өвдөслөг юм байгаад тах шиг санагддаг юм л да зүгээр ингээл түүхүүдийн ингээл холбоод үзэхлээр тэр жил бас нэг талаараа одоо шарга газраг маань уралдсан болгондоо төрүүлээд бахта сайхан боловч нөгөө талдаа бас хүний амнаас те амьдрал элэг бүтэн байх тухай сэтгэл зүйн хувь тэр хүний хувьд нэг талаараа баярлаад нөгөө талдаа бас ард нэг ингээл юм яваад байдаг. Тэгэд уралдаанч хүүхдийн хувьд бол ер нь тэр байдлыг мэдэрчээс нүү ойлгожээс нүү бас өөрийнхөө хэр хэмжээнд бас тийм хэмжээний хариуцлага үүржсэн болов. За одоо би сайн давхичээж бас тэр хүний имчилгээнд одоо нэмэрлэн ч гэдэг юм уу тийм бодожсэн эсвэл зүгээр л өнөөдөртөө сайхан давхичээ гэжсэн юм уу? Би мэддэг байсан тухайд 13 4 хүрц хүүхэд чи бас юм ойлгоцол байсан л да.
Жима гэж дууддаг байсан. Одоо эрдэнэчлэл ахын тэр талигач хичиг. Бид нарт айгүй их сайн гоё яаштай гэж байсан. Тэгээд угаасаа мэддэгс чуква хавар нь явж байж байгаа дээрээ моровж исэн байхгүй. Тэгэл тухайн тэр нуралдаанд явах болгонд бас бодогдож л байгаа юм чи одоо. Энэ шар газрах сайн тахвчээж тухайн үед чи бас нэг амьдрал чуквахын юу чи бас нэг зардал юу мунд нилээ юу яцсан хэцүү л байсан. Тэр миний ч ойлгомжтой зарлууд нэлээд өндөртэй тул. Тэр миний ойлгоо мэддэг байсан тэгээд юу ер нь байшааг нь лээ юугаар бас юу яа ойлгоцол байсан. Тэгэл алтан төрүүл цоллуулчаал оройн чуквах дээр нашаа явжсэн чуквах урагшаа нөгөө юу явах гээд би чи араас нь явах гээд шууд орхиод нөгөө хүмүүст чуквахын дүүнэр мөнөр явжсэн. Тэгэл захиж орхиол айтайхаа ачаад тэгээд очиороо замдаа амарч маврахын цагаал. Тэгээд чуквах дээр нэг борногын 60 см гэсэн. Тэгээд битэр нашаа хоёулах надад хүчсэн. Хотороод чуквах би үлдээд нөгөө чуквах урагшаа явна гэдэг. Тэгээд юу яасан бохоггүй. Нөгөө нэлээ орой хөдөлж байгаа шүү дээ цоллуулчаад. Тэгээд шүн нөгөө манан дээр хүмүүстээр очиж шар газаргандаа мөрөгчөөд чуквах. Буугаа мөрөгж явахт нь л би бодчихсон. Тэгээд өөрөвдөд. Тэр азрагч бас зүтгэсэн шүү. Тэгэд бас алтан ууны тухайд нөгөө байш амлсан байшааг нь лагуугүй гэж яриад идэг юм билээ. Яг тийм юм болсон юм уу? Нэг машин өгөх гэж байгаа дуугүй гэж ярьдаг тий. Тий, дээд 2 наснда машин л өгнө гэж исэн юм билээ. Тэгээ машин тэргийн ч уулан тэр нөө байшаагнлынхаа хуулууг наалахтай байсан юм билээ. Би ч мэдэхгүй л дээ. Тэгэж яаж байгаа л нэг цоллогоон дээр л нэг жоохон асуудал үүссэн л дээ. Би ч нөө шар газар онцлол явж байгаа л талбай дотор. Тэгэл нэг асуудал үүсээд нэг мөнгө өгсөний чуквах одоо тэр хүмүүс тараага затсан матсан гэж ярьдаг байхгүй. Тэр ч бодлаа л да. Өөрөө барьж яваад ингээд тодорхой хэмжээний нэг 3 сая төгрөг өгсөн байсан байсан. Талын хүмүүст ингээд тараагаж өгсөн. Өөрөө ч яваад зарим нэг цуг дүүнэр мөнрөөч явуулаад тэгэд үлдэгдлийн аваачаад галынх нь хүмүүст өгсөн байхгүй. Бүгдийг нь бол тараа цацсанаар л хүмүүс яриад идэв зарим хүмүүс л. Таны хувьд одоо тэр тухайн цаг үеийн мундаг хурдан азар хунж тэгээ хүүхдүүд бас нөгөө уралдаан хүүхдүүд дотроо байгаа шүү дээ тий. Одоо шил дүүч хүнж өөр бусад шар газарны унаач гэдгээр одоо нэг уяачд одоо сууж ахаар залны ч гэдэг юм бусад ирэн бэрээ ялгардаг шүү дээ тий. Тэрэн шиг яг уралдаан хүүхдүүд дотроо бол тоок одоо нэг шар газар мундагийн ундаг гэдгээр бас арай илүү нэр хүндтэй байр суурьтай байдаг гэсэн нь. За байр суурь байлах гэж бас яг нөгөө хүмүүс үзчихлээ юм л да. Би бол дотроо тэгж боддгоо шүү. Манай галынхан ахнар одоо алтан мөхстэй хөөхдөг айл тэгэл яадаг шүү. Өөрөгдүүлдэг шүү. Тэгэл хүмүүс үл тэгж л байгаа юм л да. Би бол өөрөө тэгж боддгоо шүү. Тэгэд шар газарх чинь 5 6 онд чинь ер нь бол морцсон гэдэг. Гэхдээ 5 6 онд бол амжилт үзүүлээг байдаг шүү дээ тий. Тэр одоо 2000 тэр 4 том уралдаан одоо бүх юм би бол 4 том уралдаан одоо уралдаад хамаг юм шавхаад гэдэг юм уу дараа жилийн үг болсон юм болов гэтэл таавал алтан овонд баг ахиж уралдаан байвал уралдахаар орж ирсэн гэж ярьж штэ тий. Тэгэхээр ер нь тэр 2005 6 онуудад ер нь ягаад уралдааг юм болоо. Тэгж амжилт гаргав. Нэг мэндийн шалтгаан л гэдэг. 5 оны хавар нь нүд нь амар үйл суугаад буруудлынх нь нүд бүр юм харах болсон. Бараг харахгүй шахуу. Тэгээд жөөдтэй ч жоохон тамирч муутай байсан. Тэгээд айхтар яагагүй шин. Сунгаанд бол төрүүлээ л итгэсэн. Бүгдэнд нь л төрүүлсэн алаахан болсон. Тэгээд нүд нь нэлээд зовоорлаа. Тэгээд мордог шин. Мордод цагаан утал дээрээс татуулсан юм шүү. 6 онд нь тийм байхгүй. 6 онд татуулсан юм уу? Морчсэн татуулаад дундаас нь одоо юу асан гэж ярьдаг юм билээ. Тэгээ 2006 онд цагаан худалд аваад евро өндөр хүчтлийн тэр евро тал руу орж ирж байгаа. Тэр нөө Эрдэнэ гэрлийн цагаан гэдэг их 6 сангаа яриад байгаа шүү дээ. Тэр тархины 2 3 азархтаа явж байгаад маахалцсан байхгүй. Тэгээд яг тэрэн дээр хойноос ирэнгүүд нь татуулцсан. Тэгтээ ч жоохон унжгар дуухай 12 дээр л орж ирж байсан байна. Тэгээд татуулцсан. Одоо тэгээ бас болохооргүй уйл дэмий байх гэж хэлдэг бах тий. Тий. Ер нь тэгээд энэ нэг уяаны мордод
одоо бас аль нэгэнд нэг юм болохоор ингээд дагаад хандраад нэг сайн бахаараа бөөнөрө хурдлаад нэгэнд нь аль нэг юм болохоор бас нэг юм дагаад сэтгэл зүйн шиг тийм юм яваад ах шиг санагдаад байдаг. Тэр зүгээр миний хувь санаад багсан юу ер нь яг тиймэрхүү байдгийм болов. За ер нь гал уяанда тэг хүн тэгж бодвол бас яг тийм юм тохиолдох гэж байгаа юм шиг. Тийм л юм бэл. Тэрнээс гайгүй зүгээр. Халзан орчин дараа жил нь уралдлуу. 2005 онд энэ ОСТ холбооны 10 жилийн хувь болж ирсэн шүү дээ. Хавар. Хавар их том наадам болоод 5 сарын 20 мордор болж ирсэн баг. Тэрэнд би унаад хол төрүүлж ирсэн. Нилээнч олон сайн морд морж ирсэн. Хол төрүүлж ирсэн. Тэгээд зун нь болохоор улсын наадамд тааргадаад амжаа мордуулаагүй. Тэгээд нөгөө тэр жил чи юу болсон шүү дээ. Зан базрын өндөр гэгэний наадам. Тэнд 8-аар орцсон. Хөнгөлж хамаагүй явж байгаа үзүр дээрж суугаад 8-аар орсон. Тэгээд зүүн бүст очиод харигдсан. Дорнот Монголын уралд гэдэг. Дорнотын тий. Дорнотын наадам. Дөрөв. Тэр наадмыг их холоос тавьчихсан гэдэл яадаг шүү дээ. Тэгээд тэр халуун байсан мэсэн гэж яриад байдаг. Их халуун, дээр нь газрын их сунгацсан. Тэгээд тэр наадмыг чи бас ихэнх айргийнх нь морд одоо эндсэн ч гэж ярьдаг гэсэн үг. Харин тэгдэг. Тэгээд халзан морил тэнд ягаагүй 97-8 хоногийн дараа ирээд уян дээрээ. Налахын урд 3 зохиог газар чугвах мөр ойдөг байсан шүү дээ. Тэнд зүгээр байж хат л явсан шүү дээ. Утсан шүү дээ. Юм гэж сонирн байгаа шүү тий. Та тэгээд ер нь хамгийн сүүлд ер нь 2005 оноос хойш тэгээ морь уйсан юм. Унсан юм. Тэрнээс хойш тэгэл ер нь залуу тайсан бахаа да 15 маа үрчиж байгаа юм чинь. Тэгээд 50-аж гаргаач бас нэг хэсэг хийх байлгүй дээ. Өө байнга л явсан доо. Ер нь Эрдэнэчлэл ахтай хэдэн хоног хүртэл хамт байсан бэ? Чугвахтай би 12 хоног хүртэл хамт байсан. 2012. Шараа азаргааг одоо 6 төрүүлсний дараа нэг хэсэг байна шүү дээ тий. Тэгээд дараачихаа уралдаанд хүүхдүүдэд шаргыг унж байгаа хүүхдүүдэд 7, 8, 9-нд 3 жил дараалал төрүүлсэн. Тэгээд хүүхдүүдэд одоо бас ахын ясаар захин нэстэй. Өө захил 7 онд чинь тэгээ манай төрсөн дүү онд төрүүлсэн байхгүй. Тийм билүү 7-ны хон. 7 он. Тэгээ хурдд ам үзүүлдэг. Манай тэр нөгөө өмнөх их хурд нь намайг төрүүлэхэд зургаалсан. Цагаан цахтаа зургаалсан манай дүү. Тэр өнд төрүүлж ирсэн 2007 онд. Их хурд чинь бас ер нь бол одоо давхах ярьдаг штэ азрагны хазах юу бол их хортой юм. Нэг хазахад нэг барих хортой юм. Тэгээд зүгээр Эрдэнэчлэл ахын ярих нь бол тэр 7-ны их хурдад бол шар газрагч юу нэлээд бариулаад ер нь хэл шарах сөрвийн хувьд айхтрал морцсон юм билээ штэ тий. Тэгэхэд тэр дайны уралдана гэж бодохоор бол бас ясны адуу юм даа л гэж бодож байсан шүү. Тий, тэгэхэд азраганд нөө улсын наадмаас уралдчаад очиод азраганд оролцсон. Азраганд жоох нэг юу байдаг гэсэн бохоггүй. Азрагаа болгох нь яг улсын наадамд хөрөнгөдөө ганц гүйтээ аваачих шүү дээ. Бусд нөгөө хурааж исэн гүнүүдийн үлдээгээд. Тэрэнд нэг айгуу тийм гуураадаг морь байсан юм аа манай. Чугвах юм. Тэгээ очингуудаа азрагаа тавихтаа нөгөө морийг барьж унаад нэг туслах ах уу. Тэгээ тэр үгээрээ нөгөө адуу манжаагаад алдчихгүй юу шин. Тэр мориороо адуу манжаагаад тэгээ азраган дээр алдаад явган одоо яах вэ? Тэгээ шүнжээ яга барилдсан шүү дээ. Нүднээс хартал барьсан. Харин тэр амраас болцсон байсан гэж тэгж юм л шүү. Тэгээ ерөөсөө имплигээ хийж торцооргоод ямар ч тийм одоогор бол тийм чангалж барайгүй л мордсон шүү дээ. Яста адуу өөрийнхөө өгөгдлөөр л энерги зэрэл явсан. Хүүхд дуралдаан хүүхд бас мундаг л байна тий. Тийм тэгээл аваачаал ер нь бараг урд өдөр нь л нэг хөлс аваал нэг харуулс аваал мордсон. Би ч тухайд туслах уяач болцсон. Тэг 17-8 хүрч тэгээд би тавьж өгчихсэн. Ер нь тавьж өгч хаад юу гэж бодогдчихсэн. За одоо шар газар минь яах бол төдийгөр давхах уу гэсэн баримжаа байх уу? Тавьж өгч ер нь морь тавьж өгч унахаас хайцсан шүү дээ. Тий. Одоо хөтлж явж байгаа нь бодлоо өсгчүүл заа тий. Хурдаад байгаа боллоо л хайч шүү дээ. Тэгээ нь олон жил унтсан гайгүй хөвтсөн гайгүй тэгээд янз бүр болгоо хүүхдийн аваа үлдчихгүй тэгээ явуулчихдаг гэсэн юм уу? Гайгүй тавьж өгчдөг гэсэн. Ер нь бол одоо азрагч юм бол тааруу бие организмын үед вэний үед тааруу мордож байгаа 5-аас хойш үйл татчаарай л гэж хэлэл мордуулсан гэж ярьдаг тий. Тийм аа шугах бол ер нь байнга тэгдэг шүү дээ.
нэг явж байгаа цуугаад хоёр адуунтай хариулвал тэгэл ер нь болохоо одорой л гэдэг шүү дээ. Ямар ч нас одоо ганцхан шар газар гэлдэг. Сайн адуун мордуулна. Яагаад яавал дараагийнхаа ямиг бодно шүү. Мөргийн сууч шүү. Болохоо болчих шүү гэл. Жогох юм тэгдэг шүү дээ. Би бол одоо яг үндэ ингээд шар газар халуун газар хоёрын тавьж байгаа бичлэг үзэхээр ингээд одоо ярих ч гэсэндээ жоох ингээл нэг сонирн болоод идэв. Таны хувьд одоо яг ингээд шар газар хамгийн их огшоосон гэдэг юм уу? Таны хувьд одоо сэтгэл зүйн хувьд их баярлуулсан эсвэл хамгийн их өрөвцөн ч гэдэг юм уу? Сэтгэлийн тэнцвэр алдагдуулсан хизээсэн лөө. 2009 онд хамгийн сүүлд төрүүлэхтэй л юм. Тэгээд нэг ахиж уяагүй одоо бодоход бол яг тэр наад байлаа гэдэг шүү дээ. Хамгийн сүүлд би туслах уу яачжсэн тэгэл тусч авчихсан. Тэгээ бүр урагшаа тэр хөтлөө явцсан шүү дээ. Тий. Тэгээд би араас нь дагсаар агаад очиод зураг авахулж. 6 дахь төрүүлээд ирснийхэн дараа. Тэгээ би төрүүлэх ёстой л гэсэн юм шиг яваар явдаг атвал та хүрээ. Та юу н одоо бас ингээд өөр олон ч бас халахын надад олон сайн хурдаалууд сэтгэл зүйн хувьд гэдэг юм уу ер нь тийм шараа газрахны өвдөлтөд ойролцоо дүүцхүүс юм уу адуутай ер нь хэрэг таарч ирсэн бэ? За одоо мэдэхгүй. Тэр ихтэй сайн яахгүй. 2009 оноос хойш уралдаагүй ч гэсэндээ шараа газрах байж л байсан. Тий. Уян дээр нь одоо өвөл ч юм уу юун дээр нь очиод шараа газараа харах боломжтой л байлаа. Тэгээ энэ жилийн хувьд бол бас нэг талаараа 100-101 жилийн сайхан наадам боловч шараа газарахгүй анхны наадам болох гэж байгаа шүү дээ. Тэр утгаараа бас жоох эмзэг гэдэггүй. Надад бол жоох эмзэг л. Надад бас нэг 100 жил болно гэл яг манай номер үегдэд нэг цаа хөтөл төр байхад тэнд нөгөө малж исэн хүмүүс манай ойрхон. Тэгээ дандаа нэг хоёр гүтийг манай үений тарихынд ойрхон ирээд идэгсэн. Тэр хоёр айл манай хоёр ойрхол байсан л да. Тэгээ манай үений тарихынд дооч алганд л байнга байж идэг. Тэгээ яс бэлгшээгээл байдгүйс. 100 жил одоо наадам болно. Нэмэр аригдчих юм шээстэй гэдэг. Тэгээ наадам болоогүй жоохон харамсалтай юу салцгаасан шүү дээ. Шараа газарнаас төлөл гэдэг юм уу байдаг юм танд ер нь шараа газрын удмын адуу байх уу? Над шаргын манай тэр төрсөн дүүд шаргын төлөө азраг байх. Над төлгүй нөгөө. Тэр гүнээс нь улс бүст аригдаад байгаа шүү дээ. За эхний ямар 2017 он баха. Вэст толбын хишгахын нэр дээр улсын наадмын сонгуул багт 4-өөр орсон шүү дээ. 3-аар орсон шүү дээ. Дүүгийн азрагны төлөөд ярдах уу? Дүүгийн азрагны төлөөд одоо Монгол азраг тухай юу яагаад ойр зур сум орон нутаг аймаг маяхт бол сайлдах гэж байна. Монголгүй тавиад Монгол юу гарсан нь бол Харанга аймгийн 2-3 аймгийн наадамд бол аригцсан. Өөр таны үжсэн мордуудаас, унжсэн мордуудаас шаргыг орон нутагт тогтоо ер нь та ямар мор унжсэн юм бэ? Уралдаан чи хөвтөх хувьд. Харанга өндөр улаанд тий алтан ихтгэд бас тухай одоо тэр хавьда мундаг сайн адуутай хүмүүс. Тий сумын наадам багийн өдрлөг одоо тухайч тийм л юм байна шүү дээ. Их олол аймаг явна. Тий аймгийн наадам ер нь бүхэл наадам байрагддаг тийм хүмүүс. Тэгээ юу Харанга аймгийн 80 жилийн 2003 онд болсон шүү дээ. Тэгэхэд би ганцхан тэнд нөө улсын наадмын уралцаа одоо энэ улсын том уяачд нар бүгд очсон. Тэгээд соёл уунаад асах цаар л төрүүлээд. Тэгээ би Харанга нутгийн унган бол ганцхан адуу гонж харагдсан шүү дээ. Нутагтаа уягдсан нутгийн унгаад. Тэгэхээр одоо яалтчгүй л одоо бас шаггүй унаач сайн унаач хүүхд байжээ гэж ярианаас нь ойлгогдож байна л да. Ер нь одоо уралдаанч хүүхд ямар одоо зам байдалтай гэдэг юм ямар уралдаанч хүүхдийг ер нь сайн унаач гэж үздэг юм бэ? Таны яриаг одоо бас сонсоод хүмүүс хүүхдүүдэд хэлж болно. Эсвэл хүүхдүүд тоок ах тэгж ярьжсэн тэгж мороо унах хэрэгтэй юм байлээ гэд хүүхдүүдэд бас хэлвэл. Уралдаанч хүүхэд их яруу тийм бүр их 52-ын голоор л айгуу унаач гэдэг шүү дээ. Их яруу хүүхэд бол тэгэл бас хэцүү. Бүр их 50 мороо бариад хориод байдаг хүүхэд бас хэцүү. Тэгээ ер нь мэдрэмжтэй тийм сэргэлэн цав хүүхэд мөр сайдаг.
Одоо бас манай хүүмөр унаад өнгөрсөн жил зүүн бүс 2 аригдсан. Өөрийн хүмүүр унаад өөрийн ч үйсэн мөрийг унаад дайрагдуулах бол бас бахта сайхан л байдаг юм шиг байл шүү дээ. Хүү маань унаад гээд үеч дэлгүү онцолж ярьж идэг шүү дээ. Тий, бүсийн наадамд аригдсан байгаа хүү яриад тэгээд. Одоо улсын наадамд нэг аригдчихлаа. Одоо манай хүүс том болох гээд байна. Уул бүр багасаа мөр унаа ясаа. Одоо нөгөө нэг 7 наснаас дээш гээд яасан шүү дээ. Тэгээд уул 3 тал анх морь мордоол морьны нуурын дээр гарсан. 6 мургаан настай минь зайд ундаг байсан шүү дээ. Тэгээд нэг хойл юугаа дагаад мордлгүй байж байгаа. Одоо 8 настай л да. Тэгэл өнгөрсөн жил яг юу ягаал. Нөгөө гэрчлэгээ юу нэ болол зүүн бүст мордол хоёроо. Одоо хойд нэг 2 3 жил унана. Яг өөрийн хүүхэд тэгээд одоо хүүхэд морь ундаг сайн хүүхдтэй байх бол уйчдод бол амжилт гарах илүү хүмүүс уйчд яриа л гэдгийг. Манай өөрийн хүүхэд ундаг байхад бол морьч хурдан байсан сайж тавьдаг байсан. Өөрийн хүүхдэд үг хэлэхэд ч өөрштэй. Тэгээд нэг унах сайн хүүхд болчоор л ингээд одоо морьны амжилт хойшлолоор хэмдаа гэж яриад идэг. Тэгэхээр бол ямар ч гэсэн 2 3 жилдээ бол айхааргүй л байгаа юм шиг. Яг нөө өгшөө нутгийн өгшөө тийм ахмад байж ярьдаг л да. Тэгээ одоо хүү гарцаа хүүн том мориндоо яаж морчин давхина гээл. Тэрнээс л ганцаа одоо бид нар чи үгээрэл унуулна гээл дайраад байхгүй шүү дээ. Айл амтны нэлэх жоох хүүхдүүдээ за бүгд хүүхдүүд цуглуулсан морь унуулна гэдэг яа. Тэгэл анханаас нэг ундаг морийг хуваарлчихна. Тэгэл заавал өөрийнхөө хүү сайн дээр нь мордуулах гэдэг байхгүй тийм ээ. Тэгэл ундагаар нь ягаал өөр бүст манай энэ 2 хүүхэд байгаа бас одоо манай хүүгээс хат. Манай энэ 2 аягүй сайн ундаг. Өөрийн хүүхэд наадамд над уйсан морин дээр аригдах сайхан юм гэдэг л дээ. Томч гэлдэггүй жижиг ч гэлдэггүй наадамд. Селен амьсга задлж дархлааг дэмжин Агрофит тэжээлийн үйлдвэр. Уяач ярдам гэж одоо анх удаа бас морь уяач хүн хэрхэн морио ууж хурдлуулдаг тухай одоо уяаны арга барилыг нь хуваалцах юм шоу нэвтрүүлэг бас амжилттай болж өндөрлсөн. Тэгээд тэр нэвтрүүлэг дээр одоо таны үйсэн хэр азрах төрүүлсэн. Тэрний дараа бас танд анхны ярилцсан саналыг хөргүүлсэн шүү дээ. Тийм ээ. Тий. Санжээ. Тэр энэ шоуны тухайд ер нь шоунд оролцох саналыг танд хэн тавьсан? За энэ шоуны талаар ер нь ямар бодолтой байгаа вэ? За тэр ер нь их сайхан юу болсон шүү дээ. Шилдэг энэ цагийн одоо тодорхойлж байгаа мондөг сайхан ах нартайгаа өрсөлдөд оролцсон байгаа. Тэр саналыг болохоор анх манай Нямба одоо Мойко хоёрыг оруулах гэж байсан. Тэгээ энэ хоёр бас нэг жоохон боломжгүй юу таарад бас яг оролцох тухайн үедээ бас нэг юу таарсан баг. Амжихгүй болоод. Тэгээ дуграах л намайг тэргүй намайг дагаж олон жил байсан. Би яахгүй ч манай Токиг оруулчих гээд анх санал тавьж орсон. Тэгээд дуграах надад хэлээл би ч хамаг оруулаа орчих гэл тэгэл орсон л та. Анх бас ингээд яг ингээд уяач өөрсдийнхөө толгой тодорхой одоо ялангуяа нөгөө нэлээ одоо нэр хүнд чансаа бүхэд тийм уяачтай ингээд сүүлийн жилд уралдаж байгаа байж та. Тэг чи бүх юм үзэгчийн нүдэн дээр ийлж штэ тий. Тэгэхээр бас зарим талаараа эмээх сэтгэл төрөх гайгүй байсан уу? За ерөнхийдөө гайгүй байсан бас анх нэг бодож ирснийг бодвол тааж байсан. Тэр нь бол азаргаа бол гайгүй сайн давхна гэдэг анханасаа л ихтгэл дүүрэн байсан гэсэн үг үү? Тий юм яг тэгэл тэрэнд ороод яг оролцоод нээсүү яачаад шалгарчаад яж хатан тэгээд гайгүй давхчихна байх л гэж бодчихсон. Надууных нь 90 бие нь гайгүй хурдан байсан. Хэдэн 100 хурдан, өвлөн ч хурдан байжгаад хэдэн 100-ны бүс мөстө уралж амжаагүй маас тэгээд. Хавчиг азар гисэн тий? Тий, хавчиг азар. Энэ юу нь ямар удамтай ад юм бэ? Өмнө нь яаж давхиж ирсэн юм бэ? Энэ даагандаа 2010 энэ Сүхбаатарын бүснийг даагандаа хэдэр орцсон байлаа. 10 дотор орцсон байсан, 8 сар орцсон байлаа. Тэгээд тэр дааганд нь болохоор бандгаах уйжсэн. Тэгээд хязаалан нөө дунд наснд нь улсын наадамд 13-аар орсон. Тэр зоргиох байсан дор тий. Тэгээ нодны соёолонд нь би уяа тэгээд бас ер нь бүс уул нь хурдаа доо. Тэгээд бүс дайрч арай л амжихгүй явж байгаа л тэгэл энэ шоуруу тэгэл хөтлөд орсон шүү дээ. Англи уу араб уу? Англи. Англи. Тий, бандгаах унгаад.
Тэгвэл манай зурглаач чинь тамаа зөвлөсөн. Би тэр танаа уян дээр буугаад энэ нөгөө шоуны юу байгаад та гэдгсэн. За энэ бандгаахан тамхтай гэж магадгүй гэдэг гэсэн. Тийм одоо энэ уяаны тарихт байж байгаа. Тэгээд ер нь бол яг азарганд хэр азарган дээр дуурлаад тэгээд таны одоо бас өнгөрсөн жилийн ч гэсэндээ хурдан сайн байсан адуунууд бол одоо бидний шин цагийн буюу сонгол адуу гэж ярьдаг. Тэгэхээр тийм адуунууд голдуу байгаад байгаа. Тэгэхээр ер нь бол шин цагийн адууны уяас ойлго гэж бас бусдаас арай өөр эмзэгхэн байдаг болов гэсэн таамаг байна. Ер нь бол шин цагийн адууг яаж хурдлуулах хэрэгтэй байдаг юм болоо? Аль нь илүү хурдан байдгийг, ямар насандаа илүү хурдан байдгийг бэ? Энэ талаар бас ярьж өгч. За шин цагийн адууны уяаны онцлог бол ер нь Монгол адуунаас ялгарх юм байхгүй. Одоо Монгол адуу ч гэсэн бас зөөлөн уяатай, хатуу уяатай янз бүрийн адуу гэдэг чинь яг л тэрний адил тийм уяатай. Монгол адууг одоо эхнээс нь яаж хидэлдэггүй хэр ширүүлэх тусам одоо юу ах адуу байдаг шүү дээ. Бас хүч мөч нь яваад байх. Яг л одоо Монгол адуутай л адилхан дөө. Одоо сүүлийн үеийн шин цагийн одоо энэ сонгол болж байгаа адуунууд. Ямар ч ялгаа байхгүй тий. Би л тэгж л боддог. Айгуу уяа даадаг адуу бас байдаг шүү дээ. Шин цагийн 50 75 таач адуунууд ер нь уяа даа. Миний нэр атрах чи айгуу уяа даахар шинжтэй юм л. Надад л би анх уйжсэн л та соёл үрээ. Тэгэл дуурах хэдээр харчаад бас ер нь наадах чинь хүч нөдлөхгүй хэцүү мал шүү гэдэг байсан. Ер нь уяа даахан даа бас яг л Монгол адуутай адилхан янз бүр л байдаг. Яг нэлээгүүд бол арай жоохон хөнгөн буюу уралт гармэлцэл дүүрэн байдаг болов. Уяаны үед арай бас хурдан эвэлдэг болов гэж бодоод лээ. Ерөнхийдөө цаанаасаа энэ цуснд нь тийм нэг хурдан гийн байгаа л та. Хөлийн хурдтай. Зарим нь яг бас нэг Монгол адуутай яагаад бас нэг жоохон байран дээрс нэг жоохон дундуургаа өвшөө зүтгэж уралдаг адуу байгаа. Гараа явцдаг адуу байгаа. Янз бүр л. Хаврын уралдаа одоо яг энэ өвөл сая ингэж уралдлаа шүү дээ. Энэ хөтөн сэрүүн цагт ер нь одоо шин цагийн уралдаа уйх уралдуулахад ер нь хэр тохиромжтой юм бэ? Давуу олон сөрөг талууд гэж байх уу? За ер нь хаврын бүр л дүн өвлөөр биш үл тэгэл ер нь хаврын цагт одоо яг 2 сар гаргаал 3 сарын 15-ны хооронд уралдахад хамгийн тохиромжтой шүү дээ. Тэгж л боддгийн. Тэгэл 3 сар тэрнээс хойш санзраал ер нь шороо шавхаа нийлдэг байлаа. Тийм л одоо уяачд болгол тийм бодол саналтай байна. Хөтөн сэрүүнд бол одоо бас арь сүрстэрчхан бас арай хөл гар нэмэх юм чинь гэж бодоод идэг бүл юм байна тий. Тийм юм байхгүй ажиглагдахгүй янз бүр юм. Тийм. Яг л одоо энэ шин цагийн адуунаас ер нь Монгол адуунд ажиглагддаг хэв шин чанарууд бүгд л гарч байгаа. За өнгөрсөн 2021 оны зүүн бүст хээр шүдэл ам үзүүд болсон тий. Тий. Өөр ханга хар хорны гард магна гэдэг ах хэрүүрийг харагдуулсан. Өөрийнх нь унгуур харагддаг. Энэ гард магнаас улсад нэг шүтлэн төрүүлгээд. Тэгсэн. Зоргойх үйж төрүүлчихсэн. 18 он тухай. Тийм ах сайхан юм шиг санагдчихэв. Хизэнээс ер нь чи морь малын үйж байгаа юм байна. Вирус өднөн л авч уяал харагдсан. Мөн баруун бүст 2 одоо шин цагийн англиад 2 үрээ харагдуулсан тий. Тий. Баруун бүст манай нэг араханга өндөр улааны нэг дүү юм аа нутгийн дүү нэг үрээтэйгээ цог хамтаа уяадаг өч гэдэг өөрөө тусалт дэмжээ тэгээд явж. Тэр үрээ харагдсан байгаа. Дааганд болохоор миний өөрөө нэг хонгортой харагдсан. Чи өөрөө ер нь хаана байсан? Зүүн бүст юм уу эсвэл баруун бүст дээр байсан юм уу? Би зүүн бүст дээр байсан, дор дээр байсан. Тэгээд манай нэг дүү тэр араханга өндөр улааны дүү хоёр даавар байсан. Тэгээд захиж хилээл явуулсан. Тэгээд хоёлаа харагдсан. Би нэг 3 адуу явуулсан хоёр харагдсан. Ховд руу. Бунцаг болж ахсны нэрмжт нөгөө хаврын бүсийн уралдаан болсон ш. Тэр чи хэдэн он бэ? 2019 он байна. 19 он. Хаврын. Тэр ер нь таны анхны айргу бүсийн наадмын. Үгүй би тэрнээс өмнө айрагдсан шүү дээ. Хэдэн онд үлээ? 2013 онд. Төв аймгийн 90 жилээр. Хязаал үрээ анх ер нь би дааж мөр байсан жилээр айрагдуулсан. Төв аймгийн 90 жилээ байл тий. Хүрээ залам. Хүрээ залаа. Тэр хүрээ зал ер нь ямар удамтаад байсан бэ? Дараа жил нь тэрний дараа жил болох нь уу? 2 ууштай холбооны ойгоор хэр? Тий. Соёл үнж авчиг мөр
өндөргөгийн наадмаар их хол хөтлөж байгаад ойрхон ирээд суудсан. Энэ 10-аар орчихсон тэгээд. Тэнд арай нөгөө дан уягаар уралдсан арай дутуудсан юм шиг л одоо бодоход л. Тэгээд тэнд сайхан дүүрээ харагцсан. Маш талбай нэ дөө. Тий. Тэр чинь их урчиг наадам болсон шүү дээ. Бүх бүсийн наадмууд юмар дэрж урлаа. Ойрхон ч болсон наадам Тий, да. ойрхон ч болсон. Гоё наадам болчихсон шүү дээ. Янзын сайхан тал дээр тэгээд. Төв аймгийн Эрдэнэчлийн хувьд бол анх одоо таавал хойж байгаа. Таныг авахаас өмнө би одоо даах шүлөө өгсөн байсан мэ тэр хөрмөр. Шүдлүүрээ зүгээр нэг сургаж мургасан. Ягаал тэгэл тавигцаад байсан. Доо жоохон буруу зан сурцсан. Уянд хорогддог болцаад бол. Ахи заал намайг үйж эхлэхэд л тийм адуу байсан. Тэгээ тэр зангийн ер нь яаж застсан бэ? Сургалтын буруугаас гэдэг юм уу нэг тиймэрхүү муу зантай адуу яадаг гэд хүмүүс их ярьдаг юм л та. Ер нь яаж засах та тэр хичээлүүл яаж байлуулсан? За тэрийг ер нь тэгээд гайгүй хүүхд чадвартайхан хүүхдээр унуулж байгаа л бүр болохгүй л өөрөө унаад явчин. Тэгээ аяанда сайн адуу гэдэг чинь засарал амархан засарч идэг юм лээ шүү дээ. Урдаа юм чинь. Цаанасаа зүрх сэтгэлдээ юу болох төр тэгээд дороо засараа явчих юм л амархан юм лээ. Ерөөс уянаас гардггүй гашаанаас гараа явахаар буцаа эргээд тавьчихдаг байсан хүүхдээ аваад гашаар. Тийм л адуу байжсэн тэгээд. Сүлдээ сайхан айтайхан болсон. Би тэр чи бүс хоёр харагдуулаад эсвэл лавг очир дээр очиод дундгой манай найз дээр очиж байгаад бас их мөр бол хоёр бүстэй харагдсан. Нийт дөрвөн бүстэй харагдсан. Тийм Монгол мөр. Сүхбаатарын асхтын сүрнэгийн унгаад гэдэг. Эрдэнэсрээ хаад байна тий. Тэгэхээр чин тэр шагдарч байгаа хөрөнгө хоёр харагдуулаад тий. Дараа нь шайгаа хавж явж лавг очир дээр ойлгохгүй юу? Тэгээ ахаа хоёр харагдсан. Говийн бүстэй. Тэгээ тэрний дараа тэр төвөн бүсийн Понцоголж иргэсний нэрмжт төвөн бүс уралдаан болох нь шүү дээ тий. Туршлагыг болон баярыг 19 онд хавар нөгөө дүнжин гар болно болохгүй гэж яригддаг байсан шүү дээ. Тэгээд харин манай сте холбооны хурал юу болоод тэгээд сайхан наадам хийчихсэн шүү дээ. Нөгөө сервэдэх шийдвэр гарсны дараах анхны уралдаан шүү дээ тий. Тэгээд анх сервэдэж уралдсан. Тий. Тэгээ нэг хавар ойрхон болсон болохоор Ирлиз дээдийн болиулаад Ирлиз дунд болчихсон. Ирлиз дээд ч одоо зарим нь азар их голцоо азар байсан шүү дээ хойд. Хүмүүс азарх их хавар орой явахгүй. Нагайгүй сайн гиснүүдээ 100-ийнхаа наадмыг одоо тэгээд яана гэж бодоод тийм шийдвэр гаргасан байх л гэж боддог шүү дээ. Зал өөрөө. Ер нь бол энэ танай уян дээр өндрөд голдуу байна уу тий? Тэр шин цагийн адуунууд нэлийн давмаа. За шин цагийн адуул голцоо байна тий. Бүгд л Шин цагийн адууны уяны тухайд арай жоохон дэлгэрүүлэх боломжтой. Би бол бас арай жоохон илүү одоо дэлгэрүүлээд яриулах сонирхолтой л байна. За яг л тэгэл одоо энэ адуунууд чи юу яаж байгаа шүү дээ. 11 сарын сүүлчээр яг л бэлчээртэй байж байгаа л хичээлд ороод. Тэгэл унахын арай томчуудын унахын унаал зарим нь жоохон ингэрцэн байдаг өөрөө даагнууд бага адуунууд. Тэдний тэжээж байгаа л тамирлаа тэгэл ер нь цагаан сарын өмнө 1 сарын дунд ус эхлэл унаад даах шүтлэн гэлтгүүл ер нь унаад идлээд эхэлчихэж байгаа шүү дээ. 1 сарын өмнө. Тийм үү? Хөтлөл даах маагаа бол ер нь тайхан тэгэл зөвшөөрөх маяг юм бол ер нь тэрнээс эхлээл байнгын тавтамжтай тэгэл өдөр болгол идлээд идэх шүү дээ. Тэрнээс бол энэ шин цагийн адуу энэ Ирлиз одоо энэ 50-та 75-та гээд хайрлаад яваад ах юм байхгүй шүү дээ. Энэ Монголоос ялгаад тэгж хувааж яах юм бол ялгагдах юм байхгүй. Яг л адилхан идэлгээгээр явж байгаа. Энэ уяаны дундуур одоо янз бүрийн элдэг оёг гэдэг юм уу гэмтэл авах бусад одоо уяа урагч гэдэг юм уу тиймэрхүү юмнууд хэр гардаг вэ гайгүй юу? За ер нь ганц нэг мерсер юм дээр бол одоо байнгын юу сайхнараа байхгүй гарч л байгаа юм л да бас сайхан байж байгаад бүр болохоо болчихдөг шүү дээ татгаж бас. Тэр нь гол уюутай холбоотой ах уу? Тэр одоо нэг хаврын нэг жоохон буруу ажил мэжлээс бас болдгийм бол гэж боддог шүү дээ. Хаврын нэг жоохон одоо салхи малхитай хүүд авсрахтай өдөр жоохон нэг дими юм хийчихвэл бас тэгээд тэрнээс жоохон авах магадaltaй л. Хаврын яг нэг адууны чинь бас нэг жоохон тарчиг юу цаг хөдөлж байгаа шүү дээ. Тэг яг тэр үед. Жоохон юм зөөлөн уяа шаардаж одоо юу гэмтэй уяачаас нэлийн тийм зөөлөн эвлэж уяхыг шаарддаг болов гэж би зүгээр бодоод байдаг шүү дээ. Тэхүү. Арай жоохон эмзэгхэн байгаал
Уяж арай тордлого ихтэй уях болов гэж бодоод байдаг. За яг эмзэг гэх нь бол эмзэг хад бол байгаа. Тий. Тэгээ ер нь хамгийн хурдан сайн адуучин л ер нь тэгээд чанга юм ажил шаарддаг юм л шүү дээ. Тэгээ эмзэг гэн байгаа давил тэр ер нь тэг масаргүй л болдог юм байна. Эмзэг юм шаардаад ойр зурхнаар хордлоод байвал их олон уралдахгүй ганц нэг гэл уралдах байна. Тэрнээс л устдаа одоо их олон ариг төрүүлж байгаа дунд байна шүү дээ. Одоо энэ лугийн хаалтар мөр зориулаад улсын бүсийн наадамд 20 гаруй харигдаж байна гэдэг чинь. Тэр 10-аас одоо энэ 12 3 нас хүртэл харигдаад яваад байна. Тэгэхээр бол ямар ч ялгаа байхгүй Монгол хадуудаа янз бүр тийм уяаны юу тал дээр. Яг адилхан үеигдгээр уягдаад явж байгаа. Та бүхэн ярилцж байгаа энэ цаг үед нэг бас нэг асуудал байгаа. Ер нь бол хүүхдээр морь унуулах тухай асуудал сүүлийн жилүүд нэлээд хурцаар яригддаг болсон. За тэгээ одоо явж байгаад ер нь бол энэ байдал ингээд дамжираад байх юм бол төв суурин газар өссөн орны соёлоос жоохон хол хөндөө тэр хүмүүсийг ч буруутгаад байхааргүй тэр хүмүүс тэр орчинд үзээгүй энэний одоо мөн чанарыг ойлгохгүй байгаа хүмүүс гадна үзэгдэх байдлаараа л ярьж байгаа. Яалтчгүй нийгэмд хүүхэд морноос унж гэн асуудал гарч ийн гарч ийн тэгэхээр тэр хүмүүсийг бас буруутгаад байхааргүй тэд нар бол бодит баримтан дээр л ярьж. Гэтэл бид энэ соёлыг арай илүү мэддэг дотор нь байгаа хүмүүсүүд хүүхэд гарцаагүй л морь унжээж тэ Монгол наадамд Монгол хүүхэд морь унжил уралдаж байгаа хэвээр Монгол наадмын гол амин сүнсэн нь. Тэгэхээр энэ хоёрыг Жим банкнд тохируулж авч явахын тулд ер нь одоо яах ёстой юм болоо гэж бодогдоод байна. Та бол өөрөө морь унжээсэн хүн тэ морь унжээсэн амжилтаар одоо өөрөө уяач болсон явж. Тэгэхээр ер нь морь унахын давуу гэдэг юм хэцүү байдлууд юу байдгийг одоо бас нийгэм нийтийн хүлээж аваад байгаа ч тийм эрсдэл их өндөр байдаг юм уу? За ер нь хүүхдээ эрсдлээс хамгаалахын тулд ер нь яах ёстой байдаг юм бэ? Энэ талаар бас ярьж өгөөч. Одоо Монгол морийг бол ер нь хүүхэд л том хүн унаад уралдана гэж бол одоо манай Монголын нөхцөл чинь хол километр нь хол тий. Хол газараас том хүн унаад уралдаад байвал жинхэнэ сайхан адууныхаа бараг юу юм хийн штэ. Одоо хүүхэд анханасаа л ер нь тасан цогцоод унтсан. Айл эрт дээр үесэл яаж исэн юм чи. Бивэл ер нь тэр юуг яадаг штэ айгу дайраад байгаа хүмүүс жоохон халтай л байдаг штэ. Тэгээ янз бүрийн сөргөөцөлтгээр хүүхэд л унах хэрэгтэй штэ. Монголод одоо энэ зохион байгуулалтгүй наадам их болоод байна ер нь. Одоо тий өдөө орнот одоо бооцоотой ч гэдэг юу яачдаг хүмүүс цуглждаг. Тэгээ энэ зохион байгуулж байгааг нь мэддэхгүй. Тэгэл нэг толгойлол явж байгаа л яг тийм юмнаас л ер нь жоох эрсдэл гараад байгаа шүү дээ. Нэг зохион байгуулалттай сайхан наадмаас л ер нь бас гайгүй дээ. Яг унах нь онжил байдаг. Тэр адуучин дилээд дэвсч ургаадаг гэдгийг шүү дээ. Хүүхэд гайгүй тэр болгон тийм муу юм тохиолдоод байгаа юм. Хамгийн гол нь тэр зохион байгуулалтгүй л айгүй тийм юу газарлаа гэж байгаа шүү дээ. Тийм л юм ажиглагддаг шүү дээ. Энэ хурдан морь унснаас болоод эрүүл мэндийн гэдэг юм хувьд одоо элдв оёг олох материалтай ярьдаг гэж ярьдаг. За би яг эмэгтэй хүүхдүүдийн тухайд бас хүмүүс нийгэмд элдв янзын гараад хянгаатай бүлтэмжтэй уулзж байсан. Би л одоо тэр нийгмийн яриад байгаа шиг тийм илүү дутуу болчоогүй байна. Одоо хүүхд гаргаал хүүхдүүд минь сайн сайхан яваал ингэж ингээл ярьж лээс. Ер нь одоо бас яг тэр яриад байгаачлан тэр морь унсан хүүхдүүдэд эрүүл мэндийн янз бүрийн асуудлууд үүсдэг юм. Одоо тануулгүй л хэлдэг. Тэр бөөр нуруу өвдөл янз бүрийн тэр оёг олдог эмгэг олоод байдаг юм болоо яадаг юм болоо яг унах бэртэх тухайд бол тустай асуудал тийм үү тэр бол гинтэй баслаа яг морин олон жил морь унснаар хүний бие тийм сөрөг юмнууд гатдаг. Тийм байхгүй улам Монгол хүний бие сайжирдаг байлгүй дээ морь унснаар харвагаас яаснаар. Тийм одоо би олон жил одоо 3 4 настайгаас анх морь унт сураал тэгэл одоо ч морин дээр л яж штэ тийм ээ. Тийм ажиглах байхгүй штэ. Зайдан ч унж нэмэлтээ ч унаал такж юм. Тийм байхгүй. Бараг Монгол хүмүүс унжээж ирнэ би энэ улам чанга сайхан явах гэдэг гэж боддог шүү дээ. Дотох жаргалын хувьд ер нь хэдэн настай морины нуруунд дээр гарсан гэдэг вэ? Би тэгээд нэг аавгаа дагаал аавха сундлал тэгэл 3 4 наснаас л морин уртсан баг. Өвөө ер нь танайхан бас морь уух уу? Манай өвөө их сайн морь үйдэг хүмүүс шүү дээ. Рангад. Хингэж хүмэлээ. Өвгийнхаа талаар бас яхаа ярьж өгч. Тий, эренцэн дорж гэдэг юм байсан. Тэгээ сумор нутагтаа авал байнгын сайхан морь төрүүлгээд харагдуулждаг. Тийм юм байсан. Нутгийн хүмүүс ярьдаг. Би ч өвөө дээр өссөн байхгүй.
Тий. Намайг баг багт л өнгөрцсөн болохоос өдрөөс манай өвөг сайн байжсэн л гэж хүмүүс их ярьдаг. Эренцэнд орчих гэж хүмүүс. Тэр өвөө ер нь бол таныг бас ирээдүйд уяач болохыг эхлэлийг үл тавьсан баг тийм морь адуутай ойр байх, дуртай сайхан байх, хайрлах тухайд. Тий. Манай өвөө л ер нь намайг морь өнөөл сургасан шүү дээ. Тэгээ манай өвөө сүүлдээ нас өндөр болоод морь уйхаа болцсон. Тэгээд энэ хавийн морь уйж байгаа хамгийн сайн адуутай сайн үйдэг хүний морь өнөөлнө гэдэг. Тэгээд бид тэр алтан ихтэй хүний морь уйдаг гэсэн. Бидний морьдон ч хурдан тэгэл очихолгонд л хайрдаг. Тэг бүгдээрээ л ордог тийм одоо. Сайн байж байсан. Нэр түрүү асуухчаас мартсан шүү дээ. Одоо ингээд та тэр юунаас ирээд шарга газаргыг нэг жил 4 төрүүлчихээд мэдээ гэртээ очиж л байгаа шүү дээ тий. Тэгэхээр одоо ангийнхаа нутаг нөгөөх юм бол сүрхийл юм болох уу? Дөрвөн том нааданд тэр мандаа газарыг төрүүлчихсэн. Өөрөө ч гэсэн үеийнхэн дундаа бас жоохон өнгөрмөр ч юм уу болохгүй юу? Би ч ер нь гайгүй даруухан шүү дээ. Тэг яг найз нөхөд нөгөө цуг морон жисэн хүүхдүүд л бас тэгдэг бараг л атаархдаг юм шиг л шүү дээ. Улсын нааданд очиад төрүүлжээд ирсэн гэдэг. Тэр чинь хүн болгон зохио. Одоо яг уяач нөгөө төрийн наадамд морь харигдуулах юмсан гэсэн одоо хүсэл уяач болгоны цээжинд байдаг шиг хүүхэд болгон ч гэсэндээ улсын наадамд морь унаад харигдуулж үзэх юмсан төрүүлгэж үзэх юмсан гэдэг хүслээр нэлцэл байгаа шүү. Тий, тэгжил тий хүүхэд болгол тийм бодолтой байгаа шүү дээ. Ирж уралдаж үзээгүй ч гэсэн тийм ээ. Тэнд очиж уралдаж үзэх юмсан. Тэгээ ялангуяа нөгөө шар газар унаад төрүүлсэн болохоор бүр олон хүүхэд мэдж байгаа юм чи тийм ээ. Би ч гэсэндээ одоо тантай уулзахдаа хэдийгээр та цааргалал завгүй байна ихчээ би юу ярих уу гэдээсэн боловч одоо шарга газрыг унжсэн тэр олон төрүүлэгтэн яжсэн учраас уулзсандаа л гэсээр гад уулзлаа шүү дээ. Тэгэхээр миний хувьд ч гэсэндээ тогтох жаргал шарга газрыг унж тэгж сайн давхуулж исэн гэдгээр бас онцлох хүмүүсийн нэг байгаа даа. Одоо бахархмаар тэр угаар үйл явдлаар бахархчаал байгаа байхгүй. Тэгээд яг таны амьдралд бас нэгэн тод дурсамжуулдсан шарга газар шиг олон сайхан мурдан хөлгүүд бас тогтож жаргал байж та минь одоо учирч те сайн хүлэг ерөөлөөр учирдаг гэдэг. Тэгээд бас одоо Монголын улстай нэртэй зартай цол орон битээ юм мундаг уяач болох байхаа гэж бодож байна. Тэгээ ер нь бол саяны эхлэл бол айгүй сайн ялаа шүү дээ. Тэгэхээр бас бидний урилга хүлээж авч ярилцсан баярлалаа. 9 хөлөг мордон урамтай сайхан хурдалж төрийн наадамд түрүү аригт хурдлах болтугай гэсэн ерөөлөөр ярилцлага өндөрлөё. Бидний урилга хүлээж авсан баярлалаа. За баярлалаа. Ерөөлөөр болгоё. Таны ажилч гэсэн амжилт бүтээлийн дэдэг хүсье. За баярлалаа. Селен амьсга задлж дархлааг дэмжин. Агрофит тэжээлийн үйлдвэр.